Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суугааж авсан тулам хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газрын дарга Дарьсүрэнгийн Чинбатнар Алтан гад Содонгоор байгаль хамгаалагч Галбадархын инхээ хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсныг гартуулж баяр хүргэлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гомбогийн Пүрэв ганд аймгийн иргэдийн хурлын даргын өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалд томилогдсон ажлынхаа анхны өдөр аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө салбартаа шилдэгэнд болж ажиллаж яваа бахархал болсон хүмүүсийн төрийн дээд одон медалыг гардуулж байгаадаа баяртай байгаагаа хэлээд ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын мэндийг аз жаргал эрүүл энхийн хамт хүсэн өрөөлөө. За би 1980 онд Улаанбаатар хотод хөдөөжин дээд сургуулийн агрономи анги төгсчснээс хойш улсад 28 жил ажиллаж өнөөдөр улс хувьсгалын 95 жилийн ойгоор төрийн одон Алтан гад Содонгоор шагнуулсандаа их баяртай байна. За энэ 28 жилийн хугацаанд би 2 салбарт ажилласан. Хөдөөжин мэргэжилтэй болсон хүчний бэлтгэх хөдөөжин салбарт 18 жил багш тэмдэглэлээр ажилласан. За 2007 оноос байгаль орчны салбарт буюу хар ус нуурын улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байна. Тэгээд энэ шагналд бас манай байгаль орчныхын тэр дундаа хар ус нуурчдын хамт олонны минь одоо бас хөдөлмөр зүтгэл энэ шагналд бас шингэсэн гэж ойлгож байна. Ингээд одоо утгагүй болох улсын наадамдаа ховдчууд та бүхнийгаа сайхан наадахыг хүсэн өрөөё. За баярлж байна. Тэгээ өнөөдөр нутагтаа энэ зуны сайхан дэлгэр цагт ирж 30 жил Ховд аймагт ажиллаж хөдөлмөрсөнийхаа үр дүн одоо хүртэж байна гэж ойлгож байна. Тэгээ өнөөдөр бол маш их баяртай сайхан өдөр байна. Энэ наадам энэ баяраар одоо өөрийнхөө баггүй баяр болдмын бас 30 жил одоо волейболоор тоглосны одоо волейболын спортоор хичээлсэн олон 10 шавь төрүүлсний юунд олон волейболын олон улсын мастер гэдэг цолыг хүртэж байна. Ээж нь одоо Алтан гад Содонгоор авч байгаа ийм сайхан баярт өдөр болж байгаад хойсоо их баяртай байна. Тэгээд намайг одоо тодорхойлсон Ховд аймагт эрүүлгийг хамгаалах байгууллага байгуулсан 90 жилийн ойгоор намайг тодорхойлсон Ховд аймгийн эрүүлгийг хамгаалах газрын хамт олон бүсийн онцлогын эмчилгээний төвийн дарга Баяр Тогтоо Цэпэл нарт одоо болон нийт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилчтай баярлалаа гэж хэлэх байна. Мөн энэ үеэр улсын хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулахад өөрийн мэдлэг чадвар авьяас бэлгээ дайчлан амжилттай ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол улсын сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан жуух бичгээр шагнасныг гардуулж баяр хүргэсэн юм а.